Монголын үндэсний олон нийтийн телевизийн 20 дугаар 100 жил кино групп Тагнуулын ерөнхий газрын тусгай архив хамтран бүтээн. 16 дугаар 100 монголчуудын хувьд манжид эзлэгдэж тусгаар тогтнол алдсан эмгэнэлт үе байлаа. Хэдий тийм боловч монголчууд намжмал байдал, найрамдалт орчныг бий болгох үүднээс нэгэнт сөрн тэмцэж дийлэхгүйгээ урьдчилан тооцны үндсэн дээр манжид сайн дураар дагаар орж тэдний итгэлийг олж авчээ. Манай Монгол улсын хувьд их Монгол улсын үеийн цэрэг тагнуулын үйл ажиллагааны хүчин чадал нь буураагүй байсан үе. Манжийн анхны хаан Нурхачбаатарт Монголын зүүн талын Горлос аймгийн нэгэн ноён өөрийнхөө охиныг хатан болгож өгчээ. Монголоос харь оронд очиж байгаа тэр гүнжнэр бол ганцаараа явахгүй шүү дээ мэдээж хэрэг. Өчнөө төчнөө дагуулж зарч шивгчнээс эхлээл албаны өчнөө төчнөө хүн дагуулж явдаг юм л байсан байна. Тэгээд тэндээ бол бас нэг тагнуулын бас нэг тийм манахаар бол тийм бүлэг үүсчихэж байгаа байхгүй. Харийн нутагт хатан болон очисон гүнж хааны хүссэн хүүг төрүүлж чадаагүй гэдэг. Тэгэнгүүт өнөөх Монгол ноён дүүгийнхээ охиныг даруй Манжин хаанд удаа хатан болгон илгээжээ. Ингээд тэр хоёрын дундаас Манж Монголын хооронд үнд сугсаага харилцан хамгаалах тухай анхны түүхтгэрийг хийсэн Манжин Авхай хаан төрсөн түүхтэй. Ийхүү Монгол хатан авах заншил Манжин төрийн бүхий л хаадыг дамжин уламжилж тэрч байтугай огтоо Монгол хүнтэй суулгадаг болсноор Эфүү хэмээн нэрлэгдэх Монгол хүргдүүд Манжин хааны ордонд аль хашин амьдрах болжээ. Эфүү гэдэг нь бол эртний Монгол Эбүү гэдэг үгийн үндэснэгтэй үг юм. Тэр Эбүү гэдэг нь бол дээр хуучин Монгол урдчгаар бичгтээ өвгөн өвөг өвөл гэх мэттэй үгнүүдэд хэрэгэлдэг байсан тийм Эбүү гэдэг үндэс байд. Энэ үгийн үндэс нь Манж гэлэндээ Эфүү болж явсан юм л юм байна. Социализмын үеийн түүх бичлэгт төдийлөн дурсдаггүй байсан ч үнэндээ хатан болж очисон Монгол эмэгтэйчүүд тэдний охидтой суусан Эфүү хэмээх Монгол ноёд болон тэдгэрийг дагалдаж очисон ордны мэдээлэгчдийн өргөн сүлжээгээр Монгол төрийн далд бодлого Манжийн төрд 300-ыг улиран үргэлжилсээр 19-р зууны төгсгөлд тулж иржээ. Монгол төрийн нууц бодлогыг мөнхөд түүчээлсэн далд үйлс. (19-р зууны төгсгөлөөс 20-р зууны 20-од оны хооронд өрнсөн Монгол улсын тусгаар тогтнолыг эргэн сэргээх түүхэн үйл явцад Монголын тагнуулчдын гүйцэтгсэн үүргийг энд өгүүлнэ. Аж үйлдвэржилт рүү их гүрнүүд уралдан хошуурсан 19-р зуун газар нутгийн хувьд харьцангуй нээлттэй байсан дэлхийн улс орнуудын уламжлалт түүхийг эвдэн буснууллаа. За энэ үед бол дэлхийн дээр одоо шин залуу капиталист орнууд төрж улмаар бол тэд эдийн засгийнхаа хүчин чадал тохирсон байр суурийг одоо олон улсын харилцаанд эзлэхийг бол хүсэж ийсэн. За ийм учраас өрнөдийн орнууд бол нэгэнт дэлхийн ертөнцийн колони эзэмшилтэд хуваагаад дууссан байсан. За ингээд дахин хуваахын төлөө тэмцэлд бол бэлдэж эхэлж ийсэн ийм үе байсан. Энэхүү тэмцэл дунд эзлэн түрэмгийлэх гэж байгаа орныхоо талаар мэдээлэл олж авах хэрэгцээ огцом өсчээ. Тийм учраас 19-р зууны аж үйлдвэржилт зөвхөн дайны үед голдуу хэрэглэж байсан мэдээлэл олж авах, ашиглах уламжлалт үйл явцыг ч бүрэн өөрчилсөн юм. 19-р зууны үед том гүрнүүд, колончлогч гүрнүүд өөрийнхөө нөлөөг хэлэхэд газар зүйн нийгэмлэг гэдэг байгууллагыг бол маш төрөөр ашигласан байна. Нийгэмлэг нэрээр өнгөлн далдалт хийсэн гадны мэдээлэл цуглуулах ажиллагаа тэр үеийн ядуу буурай орнуудад ихээр явагдах болсноос 19-р зууны төгсгөл үед Монголд Англи, Америк, Герман, Франц, Хятад, Бельги, Орос зэрэг олон орны худалдаачид, санхүүчид, хайгуулч, судлаачид,
аянчин жуулчид олноор хөлөх болсон юм. За хаант Орос 19-р зууны 2-р хагаст одоогийн алс орнуудыг мэдээлэлтэй авах ажиллагааг дуусгасан. Ингээд чин улстай хэлэх болж хоёр талын харилцаа хэлийнхээ шугамыг ямар нэгэн байдлаар бас тогтоосон эрх зүйн гэрээ хэлцээрүүдэд байгуулсан л да. За энэ ажиллагааг тухайн үед удирдах байсан генерал Муравьев Оросын хаанд бичсэн нэгэн загталтаа эрхэм дээдэс илтгэх нь бид Монголын хэл дээр ирээд байна. Энд хийх ажлыг эхлүүлэхдээ монголчуудыг өөрсдөө хүсэл тавьсан байдлаар хийхгүй бол тэднийг шууд оруулах хэрэггүй гэж би бодож байна. Тийм хүсэлтийг тавиулах боломжийн талаар би ажиллах болно. Генерал Муравьевны хаанд амласан ажиллагаа амжилттай болсон уу? Эсвэл Оросууд Монголд хайгуул хийх зөвшөөрлийг чин улстай хийсэн гэрээгээр зохицуулсан уу? Ямар ч байсан хаант Оросын газар зүйн нийгэмлэгийнхэн 19-р зууны төгсгөлөөс Монголд чөлөөтэй үйл ажиллагаа явуулах болж хэд хэдэн экспедицийг дараалан илгээсэн байдаг. Нэг экспедиц чинь 70-80 хүнтэй. Тэр дотор чинь чиглэлээр судалгаа хийдэг улсууд байна. Бүгд ихэнх нь л одоо тагнуулын зорилготой гэсэн үг шүү дээ. Манайхны сайн мэдих Оросын Жанжиштавын генерал нэрт аялагч Прижевайский байна. Тэрээр Төв Азид хийсэн аялбарынхаа дараа холбогдох нууц хэлтгэлийг Оросын цэргийн Жанжиштавын удирдлагад танилцуулдаг байсан. За 1886 онд Прижевайский Жанжиштавын зөвлөгөөнөөр танилцуулсан ихтгэлтэй яг л одоо Монгол хэдэн зүүн Туркестан буюу Шинжааныг дайрч эзлэх тохиромжтой мөч бүрдэжээ гэж санал оруулсан байдаг. За энэ саналын тухай дэмжлэг аваагүй л дээ. Тэгэхээр энэ аялагчдын зорилго юу байсан бэ гэдгийг эндээс бас харагдаж байгаа. За Прижевайскийн нэг шав мөн Оросын Жанжиштавын офицер Кослов Монголоор судлах ажлыг 19-р зууны сүүлийн 10 жилд бас хийж гүйцэтгсэн. Ингээд 20-р зуун гарахад Оросууд бол Монголын талаар зах хэмжээний нэлээд гүнзгий судалгаатай болсон байдаг. За энэ үед бол одоо энэ их гүрнүүдийн колон болж амжаагүй байсан хятад орн бол байсан. За хятад бол өргөн удам одоо газар нутагтай. За төрийнх нь засгийн эрхэнд бол Чингийн засаглал тогтцсон. За нийгмийн хөгжлийн хувьд бол төдийлөн бас одоо тухайн үед бол тэргүүний игнэнд явж байгаагүй хоцрогдсон ийм буурай орн байсан. За ийм учраас бол хятадыг одоо колоничлах гэсэн ийм бодлого одоо өрнөдийн орнуудынхан бол агуулж исэн. Энэ үйл явцын нөлөөгөөр хятадын аж үйлдвэрлэсэн хэсгүүдэд бослог хөдөлгөөнүүд байн гөрнөж Монголтой вассалын гэрээтэй байсан Манж чин улсын төр эзэнт гүрнээ захиран удирдах чадваргүй болсон нь улам бүр тодорхой болж байлаа. За тэр Манжийн төр ер нь явцгүй боллоо мөхнө гэдгийг бол 19-р зууны сүүлээс монголчууд бол бүр мэдээд эхэлж гисэн байсан. Энэ бол одоо удаан хугацааны ажиглалт цуглуулсан мэдээлэл хийсэн дүн шинжилгээний үндсэн дээр хийсэн дүгнэлт шүү дээ. Тэр үед Манжийн хааны ордонд Наян Тван, Жонон Ван Ширнэн Дандан тэргүүтэй хэд хэдэн эфүү ажиллаж амьдарч байжээ. Наян Тван 1600 оны үед буурын хэлэлцээрт Манжийн нэрийн өмнөөс тэргүүлэн орж Монголын хойд хэлийг Оростой байгуулж байсан эфүү цэрэнгийн удам. За Монголын түүхэнд 7 үеэрээ одоо Манжийн төрд үнэнчээр зүтгэж ирсэн хүмүүсүүд бол одоо Наян Твангийн угсааныхан байдаг. За Наян Тван бол Манжийн хаадын Эзэн хааны ордонд бол маш их нэр нөлөөтэй хүн байсан. За түүний одоо Цэсийн хатны дэргэд одоо үнж шадарн байсан, хяа сайдн байсан гэж одоо түүхэнд бол тэмдэглэсэн байдаг. Дундад тэргийн улсын үед бол бас мөн одоо Монгол болон Хятадын хоорондох харилцааг зохицуулах ийм их үүргийг бол хүлээж исэн хүн. За мөн 1916 онд тэрвэр одоо Монгол улстай одноо өргөсөн Монгол улстай ирж одоо Монголд амьдрахыг хүссэн одоо бичиг загтал явуулсан нь бол байдаг. За гэвч одоо тэр бол их нутагтаа бол эргэж ирээгүй юм байнамаа. Харин Жонон Ван Ширнэн Дандан бол богд хаант Монгол улсын үед тагнуулын ажил зүтгэж явсан язгуурын тайж. Би 19-өөс эхлэн Манж амбан сайдын яамна алб 3 жил хааж чин улсын эцсийн үед хаалган хотноо Монгол төвдийн албыг 40 шахам жил төлөөж байсан.
Миний бие бага наснаас Монгол үндэсний нэгдэхийг бодол хэлж ирсэн. Одоо 60 гарсан насандаа ч энэ бодлоо орхиогүй юм. Стратегийн тагнуул, тактикийн тагнуул гэсэн үндсэн хоёр хэсгээс үүддэг юм. Одоо энийг бол дэлхийн Монголын зүсд ерөөсөн дэлхийн тагнуулын юу гэж үзэж болох юм. Тэгэхээр ямар ч улс стратегийн тагнуул явуулж байдаг. Стратегийн тагнуул гэдэг нь бол тухайн улсын төрийн бодлого, стратеги үйл ажиллагаатай холбоотой ийм хугацаа байхгүй да. Тэгэхээр төрийн бодлого ямар байна? Тагнуул нь яг л тийм байдаг. Тийм ажиллагаа явуулж идэг гэсэн үг юм. Монгол төрийн стратеги бодлого 19-р зууны төгсгөл болон 20-р зууны ихэнх үед манжийн төрийн судралыг далимдуулан өвөр Монголог нэгтгэх, бие даан тусгаар тогтнох явдал байсан болохоор тагнуулын болон мэдээлэл солилцооны бүхий л үйл ажиллагаа энэ чиглэлд голдон төвлөрч байлаа. Тиймдээ ч Манжин хааны ордонд өндөр ал башиж байсан 80 туван Жонон ван Ширнэн намд нарын удаа дараа илгээж байсан тагнуулын мэдээний тусламжтайгаар 1900 онд буюу Манжичин улсын төр мөхөхөөс 10 гаруй жилийн өмнө богд хаан тэргүүтэй Монгол ноёд Манжин төрийн мөхлийн зайлшгүйг таамаглаж цаашид хэрхэх шийдвэр гаргахаар тандан турш ажиллагааг хөрш зэрэгэлдээ болон харилцагч бусад орнуудаа идэвхжүүлсэн байна. Энэ үеийн тагнуулын үйл ажиллагааг аль аль улс орнуудаар явж байсныг дурдах юм бол намжлын хаян хэрва Орос, Турк, Франц, Халимаг зэрэг улс орнуудаар явж исэн байхад богд хүрээний лам Чагдаржав мөн ялгаахгүй Орос, Польш, Итали, Франц за энэ тэг зэрэг орнуудаар явж исэн. За мөн үүнтэй адил цаг хугацаанд нэрд дүүгч манжич буян чуулган 10 өвөр монголчуудыг нэгтгэн хамгаалж авах энэ ажлаараа хаант Орос улсын байр суурийг тандан мэдхээр хаант Оросд удаа дараа за мөн Япон хэмээх хочтой ажван данзан бол мөн Япон хятадаар явж исэн байх шатэ. Дээрхтээ адил чиг үүрэгтэйгээр Чин Валам даш тэндэв хятадын нутгаар явж исэн. За мөн цагаан аймаг хочтой лам данзан ил тархтай болон Шинжааны нутгуудаар явж исэн байдаг. Энэ олон газруудад тагнуулчдаа илгээж тэднээс цаг алдалгүй мэдээлэл цуглуулж зохих шийдвэрийг төрийн бодлогод цаг алдалгүй тусгаж чадаж байсан нь түүхэн эгзэгтэй тэр үеийн хамгийн чухал тогтолцоо байсан юм. Сонирхолтой нь энэ үед Монголд өөрийн гэсэн харилцаа холбооны хэрэгсэл гэж огт байгаагүй гэдэг. Шведийн Ларсен гүнгийн 1903 оны дуртатгалаас 1903 онд Швед Оросын инженерүүд ирээд Монголоор дайрч Хятад Оросыг холбосон цахилгаан телеграфийн шугам барьыг ихэд монголчууд хэрэггүй гэсэн. Яагаад хэрэггүй гэхээр ер нь юмд яарах хэрэггүй. Ер нь мэдээг хурдан дамжуулж яах юм бэ гэсэн. Гэтэл ямар ч харилцаа холбоо байхгүй байсан монголчууд хоорондоо мэдээллийг ямар хурдан дамжуулдаг юм бэ гэдгийг хараад би үнэхээр их гайхаж байлаа. Үнэхээр ч Ларсен гүнгийн гайхан бичснээр Монголд мэдээлэл дамжуулах өөрийн гэсэн бусдад үл мэдэгдэх өвөр мөц сувгууд бат бэх оршсоор байжээ. Эдгээрээс онцгой анхаарал татдаг нэг арга нь хаа сайгүй хэрэг хийж явдаг бадарчингууд байсан байна. Тэр ламнаар тусгай даалгавар аваад улс орныхон дотор явж ард түмнийхээ байдал, санал сэтгэл, шашны үйл ажиллагаа хэрхэн явж байгаа ард түмний маань амьдрал ямар вэ? Мөн Монгол оронд амьдарч байдаг гадаадын хүмүүсийн орон нутгаар яаж явж юу хийж байна гэсэн ийм л зүйлийг мэдэж цуглуулах үүрэгтэй лам бадарчинг тусгайлан бэлтгэж явуулж исэн байгаамаа. Одоо энэ богдын хүрээнээс зүүн хойшоогоо энэ шадвлан хавьд энэ лам бадарчинг зориуд бэлтгэж байсан ийм баримтууд түүхэнд үлдсэн байдаг. Богдын дэргэд лавн лам гэж байсан байгаа юм. Тэр хүн энэ лам бадарчингуудаас ирсэн мэдээллүүдийг цуглуулж аваад өөрийнхөө
дүгнэлтийг хийгээд тэр дүгнэлтийн дагуугаар богдод танилцуулж богд тэрнийхэн дагуу зөх шийдвэр гаргаж үйл ажиллагаа явуулж байсан байдаг юм аа. Манжийн төр төвшөнд ажиллаж исэн. Тэгээд Бээжинд одоо манай ноёд төвшөндөөс эхлээд өчнө хүн бас байран суурин сууж ажиллаж исэн. Тэгэл ингэхээр хятадын талаар мэдээлэл авах бол бүрэн болцоод өөр монголчууд байна. За өөр монголчууд одоо жишээлбэл өөр Монголын том улс төрийн зүтгэлтнүүд одоо богд хамт Монгол улс байгуулагдангүйтэл өчнө хүмүүс ирж Монголын төр зүтгэсэн шүү дээ. Эдгээр чинь зүгээр Монголыг мэдэхгүй байж байгаа л гинт нэг өдөр ингээд ороод ирсэн хэрэг биш. Угаасаа л харилцаа холбоотой байсан. За Оросыг мэдхэд бол бас хятадынхаас бол харьцангуй бэрхшээлтэй. За 1900 онд одоо Монголын шарын шишний тэргүүн 8 дугаар богд Явзан дам хотогт өөрийн элч төлөөлөгчийг хаант Орос руу илгээж за мөнгө зээлэх нэрийн доор бол Шансдва Бадам дорж Совин Цэрэн Осор зэрэг хүмүүсүүдийг бол илгээсэн байдаг. Оросын архивын материалуудаас үзэхэд монголчууд манжаас салах гэж байгаа холын бодлоо юугүй эхний уулзалтаараа дэлгэчихсэнгүй. Харин Оросуудын өөрсөд нь хэрхэн хандахыг тагнах үүднээс манжийн төр тавьсан их хэмжээний өр ширнээс салахад зориулж зээл хүссэн сонирхол татах баримт болон үлджээ. За ингээд эдгээр төлөөлөгчд бол хаант Оросоо очиод одоо Оросын нэр нөлөө бүхий хүмүүсүүдтэй харилцаа холбоо тогтоож за улмаар бол одоо Оросын экстец нарт бол монголчуудын хүсэл зоригийг бол илэрхийлсэн ба. За энэ үед Шансдва Бадам дорж бол Санкт-Петербургт очихдоо бол Уктомский гэдэг одоо Эзэн хааны ордны шадар сайдтай холбоо тогтоож за түүнийхээр дамжуулан одоо монголчууд одоо мөнгө зээлүүлж манжийн төрөөс явуулж байгаа бодлого за ер нь монголчууд бол олон монголчуудын аж амьдрал одоо маш хүнд байна. Бурхан шашин номын зардал сүйтгэл их байна. Хятадын худалдаачтай төлөх өр үлэмж их байна. Ийм нөхцөлд бол мөнгө зээлүүлж гэсэн нэрийн доор бол эдгээр төлөөлөгчд бол очисон байгаа. За тэгэхэд бол одоо Оросын Эзэн хааны одоо ордны сайд Уктомский гэдэг ноён бол хүлээж авч за улмаар энэ хүн бол монголчуудын хүсэл эрмэлзлийг одоо Эзэн хаандаа айлтгаж танилцуулсан байдаг. Энэ Уктомский гэдэг ноён бол одоо ээжийнхаа талаар Бат хааны угсааны одоо Монгол цустай ийм ноён байсан юм байна. За хожим ч гэсэн одоо Монголын элч төлөөлөгч нар хаант Оросод очиж тусламж ирэх хэрэгээр очих үед бол энэ хүнтэй бас уулзаж энэ хүнээс бас зөвлөгөө авч ирсэн ийм баримтууд бол байдаг. Шансдва Бадам доржийн хаант Оросд хийсэн анхны ажиллал Москва 1900 он. За ингээд Шансдва Бадам дорж бол бүгдийн хүсэлтийг илэрхийлж мөнгө зээлэх асуудлыг тавихад Оросын одоо сангийн яамны сайд бол зээлийг олох нь зүйтэй ингээд Оросын банкны одоо Сибирийн салбараас мөнгө олгохоор бол зогсон байдаг. Хаант Оросын засгийн газрын сайдуудын дунд нэлээдгүй ажил өрнүүлж, Николай хаанаас хүртэл зөвшөөрсөн цохолт авч чадсан атла богдын засгийн газар уг зээлийг авалгүй буцаасан юм. Жохом үүнээс үүдчихэд уг зээл хүссэн явдлыг жинхэнэ хүсэлт байгаагүй, харин тандалт байжээ хэмээн дүгнэхэд хүрчээ. Энэ үед хаант Оросын алс дорндод явуулж байсан бодлого бүтлгүйдэх тийшээ хандж байжээ. Учир нь 17 дугаар зуунаас эхлэн 200-ны турш Сибирийг идэвхтэй колоничилж байсан хаант Орос улс 19-р зууны сүүл үеэс номхон далай руу гарах гарцтай болох идэвхтэй бодлого явуулж алс дорндын төмөр замыг барьж эхэлсэн байжээ. Ийм нөхцөлд Манжчин гүрний алс нэгэн хязгааруулах Монгол орн Оросуудын хувьд геополитикийн түшиц газар нь болж хувирлаа. Үүнээс үүдээд бусад их гүрнүүдийн анхааралч Монгол руу эргэх болжээ. Гэтэл ийм эгзэгтэй үед алс дорнд дах нөлөөллийн бүсээ хаант Орос дайнд ялагдсныхаа төлбөрт Японтой хуваалцах шаардлагатай болжээ. Ингээд чухам аль хэсгийг авахаа шийдэхээр хаант Оросын сөрөг тагнуулын ажиллагаа Монголд идэвхжиж эхэлсэн байна. 20 дугаар зууны ихээр Оросын цэргийн хоёр том тойрог Монголтой хэлэх болсон. Энэ нь Монголын баруун хэсгээр Омскийн, Монголын зүүн хэсгээр Эрхүүгийн цэргийн тойрог тус хэлдэг болсон. Энэ цэргийн тойргийн штабууд Монголын чиглэлд цэргийн тагнуулын үйл ажиллагааг маш идэвхтэй явуулдаг байж. Одоо нэгэнтээ ил болсон Эрхүүгийн цэргийн тойргийн штабаас Монголын чиглэлд явуулж ирсэн тагнуулын үйл ажиллагааны тухай баримтаас үзэх юм бол Монголын засгийн газарт 3 их сурвалжтай байсан гэж
дурдсан байна л да. Нэгдүгээр Монголын засгийн газарт ажилладаг нэг Монгол төшмөл, хоёр бурай төшмөл. За үүнээс гадна Монголын нэг засагт хааны хатан гэсэн байна. Энийг их чухал их сурвалж гэж дурдсан байна л да. 20-р зууны ихээр Оросын жанжин штаб, дээр дурдсан цэргийн тойргийн штабын ажилтнууд Монгол судалгааны ажлаар олонтоо ирж ирсэн. За үүнээс сонирхол татах нэг илтгэл нь Оросын жанжин штабын офицер Бушовыг бичиж танилцуулсан монголчуудаа Монгол орон гэсэн илтгэл бий л дээ. Унших юм бол энэ ерөөсөө тагнуулын дүүн шинжилгээний илтгэл байна. Энэ мэтийн Монгол явуулсан хаан Торсын сөрөг тагнуулын үйл ажиллагааны нөлөөгөөр хаан Торс Японтой хийсэн нийт 3 удаагийн нууц гэрээ хэлцлээр өвөр Монголыг Японы нөлөөний бүсэд өгч өөрсдөө Ар Монголыг хаан Торсын нөлөөний бүс болгон авсан билээ. Урд түүхэнд өчигтэй аваханд манайх монголчууд Японоос тусламж гуйгаад байсан. Учир нь юу гэхээр Орос Японы хоорондын тэр хоёул даныг байгуулсан гэрээг мэддэггүй байсан гэж ингэж үзэж яриад байдаг байсан байхгүй. Энэ нь үнэндээ Оросууд өөрсний зохиогоод өгсөн түүхийн логик явж байгаа. Яг үнэндээ бол монголчууд тэрийг маш сайн мэдэж байсан. За Японы өвөр Монголыг авахчлаа, Ар Монголыг Орос авахчлаа. Тэгэхээр хоёр Монголоо нэгдэх бодлого явуулж байсан учраас юу гэж үзсэн бэхээр хооронд нь үзэлцүүлээдэй гэж. Тэгээд Японоос тусламж гуйхаар Орос нь хардаад тийм ээ Японтойгоо үзэлцээд байдаг. Оросоос тусламж гуйхаар Япон нь үзэлцээд байдаг юм л байхгүй да. Тэгэхээр тэр дундаас бүхэл бүтнээрээ суугарч арах юм бодлого явуулж ажаа гэж бид одоо үздэг юм да. Чухам энэ л үүднээс богд тэргүүтээ Монгол ноёд далд ухаан сэлж Японд ажиллагаа явуулж байсан ихтгэл тагнуулчдын тусламжтайгаар Японы төлөөлөгчдийг богд хаантай уулзуулсан гэдэг. Энэ нь Япончууд богдтой уулзаж Монголыг ихээхэн сонирхож байна гэх сэтгэгдлийг хүрэндх Оросын консулд төрүүлэх. Ингэснээр Оросуудын зүгээс Япончуудад үл итгэх байдлыг дэвэргэж нууц гэрээг нь ганхуулах гэсэн тооцоо байжээ. 1906 он гэхэд одоо 20 дугаар зууны ихэнх гэхэд монголчууд бол нөгөө цэрэг дайныхаа хүчин чадлыг үндсэндээ алдсан байсан. Шашны нөлөө их тогтцсон байсан. Ийм байсан. Тэгэхээр шашны нэг сул тал гэдэг нь тэр буддын шишмэл монголчуудыг ив нэгдэлтэй бөөнд нь бариулж болж исэн боловч дайны цэрэг дайны ажиллагаанд болохоор их сааттай байсан гэдэг нь болоод мэдэгдэжсэн ийм юм байна. Монголчуудыг Японтой холбоо тогтооход Москва, Бээжин, Токиод төрийн албаны өндөр зиндааны түшмэдээс эхлээд мэрэгжлийн тагнуулчид, дипломатчид, худалдаачид хүртэл мэддэг байсан Монголын томоохон тагнуулчдын нэг Түшээдхан аймгийн Дайчин ангийн хошууны буюу одоогийн Төв аймгийн харьяат Япон хэмээх данзан чухал үүрэг гүйцэтгэсэн юм. Японд удаадараа бол тагнуулын ажлаар бол явж исэн. Тэгэд Япон хэлийг бол одоо гаргууд одоо сайн мэддэг байсныхаа хувьд одоо Япон хэмээх одоо нэр хүчийг одоо өгсөн байдаг юм аа. Хаан Торсын болон Японы байр суурийг тандах гэсэн богд жавзан дамб тэргүүтэй Монгол ноёдын удаа дараагийн тандалтаас ямар ч байсан Оросын сонирхол Монголд хүчтэй байгааг олж мэдсэн байдаг. Орос руу урьдчилан явуулсан хэд хэдэн тагнуулчдын мэдээлэлч үүнийг давхар баталж байлаа. Тухайлбал тэртээ 19-р зууны төгсгөл хавьд нутгаас гарч Орос, Турк, Франц халимгаар аялсан намжлын хаян хэрвээ Ар монголчуудыг нэгтгэн хамгаалж авах талаар Орос улс ямар бодолтой байгааг мэдхээр гарч ирсэн Чин Ван Даштиндаг нарын мэдээлэл тагнуулын түүхэнд онцгой байр эзэлдэг байна. Ялангуяа Хаян Хэрвагийн хожим 1934 онд хэрэгт баривчлагдсан өгсөн мэдүүлгээс богд хаант Монгол улсын үеийн
тагнуулын ерөнхий ажиллагаа хэрхэн зохион байгуулагдаж байсныг дүрслэн тогтоож болохоор байгаа юм. Дотоодыг хамгаалах газрын даргасан Хаян Хэрвагийн хилс хэрэгт баримтлагдан өгсөн мэдүүлгээс 1934 оны 5 дугаар сарын 24 Олон өргөгдсөний 2 дугаар оноос эхлэн Эзэн хаан Жавзан дам хотогт Шанздва бадамдарж Чинван лам Даштиндэв нар сүм хийдийн дотор тагнуулын байгуулалт хийж Даамбан Магсар бэс харчуудын дотор тагнуулын ажил зохион байгуулж байсан. Тэгээд богдын дэрэгд шадар байсан Баатар захирагч тагнуулын ажилд товчлогчийн чанартай оролцож гадаадаас ирсэн мэдээ зүйлийг Жавзан дамбад нэвтрүүлэн өгдөг байсан. Бас Жавзан дамб зэрэг дээд удирдагчийн гадаадд гарах ба дотоодын бүхий л бичиг хэргийг Баатар захирагч ерөнхийлөн эрхэлж байсан. Тэрнээс өөр хүн ажилд оролцдог байсан уу? Үгүй. Зөвхөн Баатар захирагч л бүх мэдээг өөрийн гараар бичиж Жавзан дамбад өгдөг журамтай байсан юм. Хожим ардын засгийн үед дотоодыг хамгаалахын газрын даргаар ажиллаж байсан Хаян Хэрвагийн дүрсэлснээр Богд хаант Монгол улсын тагнуулын гол удирдагч нь Баатар захирагч гэж хүн байж. Энэ хүний сургийг судлаачид олон жил хайсны эцэст 1938 онд нээсэн энэ хавцыг олсон юм. Та хаана ямар ажил эрхэлж байснаа товчхон танилцуул. Би төрийн хархуу. Ламын халхавчаар 1899-өөс 1924 оныг дуустал Богд хааны дэргэд 25 жил ажилласан. Би богдын сангаас хөрөнгө зарах эрэхтэй ойрын шадарн байсан. Японы тагнуул Нармай Монголын хувьсгалын эсэргүү байгууллагын төв бүлгийн гишүүн хэмээх хэлс хэрэгээр Лам Чойжамцын Баатар 1938 онд хэлмэгдэн баригдахдаа энхүү мэдүүлж байсан юм. Энэ мэдүүлэг Хаян Хэрвагийн Баатар захирагчийн тухай дүрслэн мэдүүлсэнтэй таарч байгаагаас судлаачид Богд хаант Монгол улсын үеийн тагнуулын удирдагч Баатар захирагч гэдэг нь 1938 онд хэлсээр хэлмэгдсэн Лам Чойжамцын Баатар мөн хэмээн тогтоосон байна. Монголын тагнуулын албад тухайн үед бол одоо тогтож одоо хэвшсэн одоо мэрэгжлийн үг хэллэг одоо нэр томьёотой одоо байснаас одоо үзэхэд эрт үеэс одоо уламжлагч ирсэн тагнуулын ажлын одоо ариун баялаг одоо уламжлалтай байсны одоо илэрхийлэл юм. Тухайлбал одоо тагнуулж, тагнуулчлах, одоо мэдээ авах, тагнуулын түшмэл, чимээ авах гэх мэтлэн одоо нэр томьёонуудыг одоо дурдж болохоор байна. За эдгээр үг гэлгүүдээс тагнуулын түшмэлд Баатар захирагч, Балдан Цэрэнгүн, тагнуулч мэдээлэгчд Чинван, Даштиндэв нарыг бол хамааруулан ойлгож болох юм аа. Бадамдурж хожим нь Чинван ламын хэрэгмээ өөрийн дүү Даштиндэвт залгамжлуулсан нь түүнийг төрийн хэрэгт ирээдүйтэй цаашид Монгол төрийн тусгай албанд үүр гүйцэтгэх чадвартайг урьдчилан харсан явдал байсан гэдэг. Даштиндэв их шавьд засгийн газрын тусгай төлөөлөгч дотоод хэргийг бүгд ерөнхийлөн шийдэх яам болон хожимо дотоодыг хамгаалах газарт тус хариуцлага бүхий албуудыг хашиж явсан туршлагатай тагнуулж. Богд хааны дэрэгдэх ийм туршлагатай тагнуулчдын зохион байгуулалтын мэдээллийн тусламжтайгаар Монголын ноёд ихс дээдэс цаашид хийх бүхий л үйлдэлүүдэд цэгнэн тооцоолж байжээ. Ингээд хятад оронд одоо хоёр засаг бол тогтсон байсан. Өмнөд хэсэгт хөргөтний хувьсгал ялцсан. За Бээжин нийслэл хотод нь болохоор манжийн төр хിവэрэ байсан ба. Ийм нөхцөлд бол Монголын экстэц нар бол өмнө зүгт манжийн төр удаан тогтохгүй болох нь бол ойлгомжтой гэдгийг одоо маш саргуугаар мэдэрч улмаар одоо хаант Оросын зүгээс та нар манжийн эсрэг тэмцэх цаг чинь болоогүй нэ гэж зөвлөсөөр байтал манай экстэц нар бол одоо л яг босдог цаг болжээ гэж ийм одоо шийдвэр гаргаад улмаар бол үндэсний эрхчлөөнийхөө хувьсгалд бол дан өөрийнхөө хүчээр бол бэлдэж улмаар энэ хувьсгалыг бол амжилттай хийж хүрээндх засгийн эрхийг бол тайван замаар гартаа авчирсан юм байна.
Монгол тусгаар тогтнолын хувьсгал өрнөд ингээ хэлэхдээ зэрэг тэнд байсан гятууд тэр ноёдыг Монгол ноёдыг бас эргүүлж ашиглахыг бодно то. Энэ дээр нь ухаанда 80 тонн тоглож байгаа. Монголын тагнуучд бол үнэхээр л урагчийн дүрээр тоглох хэрэгтэй байсан. Тэрийг бол хүн ойлгодгүй л байна л да. Тэрнээс биш ухаанда урагч биш ухаанда тэнд очичоод Монголыг ашиглаад байвал ямар тагнууч байх вэ? Тэгэхээр жинхэнэ урагцсан гятцад урагсан хүн бол бас Монголд байсан. Бүгдөө сайн байгаагүй шүү дээ. Жишээлх юм бол Сэцэн Дорж Холом гэж хүн байсан. Тэр Дорж Холом бол богдтой маргалд зөрлөлтөө тэгээд тэр ихчээр юу руу гараад авцсан, гяттай гараад авцсан нэг юм урагч байхгүй жинхэнэ урагч. 80 тонн бол Монголын үнэхээр стратегийн жинхэнэ мэрэгжлийн тагнуулч байж гэдэг батлахныг би жишээ хэлье. Дорж Холом энтертэйгээ нийлээд ерөөсөн Монгол ингээд тусгаар гарах нь буруу одоо юу гэдгийг тийм л гяттал ая талтай бүх юмыг сайхнаар донготч л дээ. Ингээд тэр хоёрыг нааш Монгол руу явуулах болжээ. Нэг тийм шийдвэр гарч. Гэтэл яг явах дээр тулахтай зэрэг 80 тонн бол үлдээд Дорж Холмыгаа явуулчихж байгаа байхгүй. За ингээд Дорж Холм нь ирэхтэн зэрэг манай Монголын засгийн газар бариад авч байгаа нөгөөтг нь. Тагнуулын байгууллага гэсэн үг байх л да. Ингээ бариад авч байгаа. Тэгэхээр энэ тийшээс юу харагдаж байгаа нөхөр 80 тонн бол жинхэнэ мэрэгжлийн тийм одоо хэллэгээр ярих юм бол операцийг хийж чадсан байна л да. Жинхэнэ урагчаанаас нь явуулчаа өөрөө уцалчихж байгаа. 85 урд төршид манжи үеэс эхлэн ажилласан стратегийн тагнуулчдын томоохон төлөөлөгч, мэрэгжлийн тагнуулч. 20 дугаар зууны эхэнд Бээжинд ажиллаж байсан бусад мэдээлэгч тагнуулчдыг удирдан зохион байгуулж байсан. За ер нь бол Монголын болон 10 өөр Монголын ноёдууд Бээжинд очих үедээ, жасаалах үедээ байнгын 80 тонтой одоо уулзаж, за мөн одоо ЦС хатанд одоо өнөөдөр хаанхын ямар ноёныг бараалхуулах уу гэдгийг одоо энэ 80 тонн шийддэг байсан гэж бол ярьсан байдаг. За нөгөө талаар энэ хүн бол манж хятад хилтэй хүн. Тийм учраас бол одоо их өргөн харилцаатай ийм хүн байсан байгаа маа. 1904 онд төвдийн Далай лам Монголд ирэхэд түүнийг дагалдах систем дотор гятдын 3 тагнуулч явж байгаа гэсэн юм мэдээ манай богдон хүрэл хүлээж авсан байдаг юм л да. Тэгэхээр ийм тоо мэдээллийг бол зүгээр гудамжинд явж байгаа юм энэ тэнд байгаа тийм тагнуулчвал дамжуулж чаддаггүй, олж чаддаггүй. Яг тэр шийдвэр гаргах төвшөнд байгаа хүн л олж чадсан шүү дээ. Тэгэхээр энийг ингээд хайгаад ахаар хэн байх вэ гэхдээ зэрэгэл 80 тонн даруудаг байхгүй. Тэр ордонд нэлээд нөлөөтэй байжсэн. Мөн энэ үед буюу 1912 онд 8 дугаар богдыг хаан дөргөмжлөх ёслолын үеэр богд болон ханд дорж ван зэрэг ноёдыг устгахаар галт бөмбөг шидэхтэй гавшгай хэдэн хятад туршуул хайлаараас гарлаа гэсэн мэдээг хэлийн чандаас богдын тагнуулчид ирүүлсэн байдаг. Судлаачид ийм нарийн тоо мэдээллийг шийдвэр гаргах төвшөнд байршуулсан тагнуулчид олж чадна хэмээн дүгнжээ. Тэгэхээр түүнийг 85 Жон Маннаар дамжуулснаас гарцаагүй юм. Ийм ноцтой мэдээллийг өөрийн найдвартай их сурвалжаас авсан богдын тагнуулын албаны түшмэл Баатар захирагч, нийслэл хүрээ Майма хотын сөрөг тагнуулын түшмэл Балдан цэрэн гүн нар хүрээнд байгаа хятад иргэдийн дунд сөрөг тагнуулын ажиллагаа явуулсны үр дүнд тэдгээр галт бөмбөг шидэхтэй гавшгай хэдэн тагнуулчдыг илрүүлэн хяналтанд авчээ. Тэднийг хэсэг хянан таньсны дараа галт бөмбөг буюу тесрэх бодисыг асан харуулхад яг бэлэн болсон тэр үед нь Шадивлангийн хийдийн тусгай бэлтгэлтэй тагнуулын сургуулийн хүүхдүүдийн тусламжтайгаар дайчлан баривчилсан байдгийг. Дашрамд дурдхад миний яг одоо зогсож байгаа энэ газарт Шадивлангийн хийдийн тагнуулын сургууль байрлаж байсан бөгөөд тэнд манж, хятад, орос, англи хэл, гадаад орны ёс заншил, бие хамгаалах урлаг зэргийг зааж байжээ. Түүхийн эгзэгтэй цаг мөчийг алдалгүй ашиглаж тусгаар тогтнолоо зарлан тунхаглаж чадсан богд хаант Монгол улс төрийн бодлогоо боловсруулах шаардлагатай мэдээллийг олох зорилгоор тагнуул, сөрөг тагнуулын ажлыг илүү нарийн зохион байгуулалтад оруулж үүргийг гадаад яам, дотоод яам, цэргийн яам, зүүн, өмнө, баруун хязгаарын сайдуудад хүлээлгсэн байна.
Үүн дээр Богд хааны хувийн тагнуул, шашны хэрэг эрхлэх Эрдэнэ Шанздмын яамны тагнуул буюу шашинтны сөрөг тагнуул нэмэгдэж байжээ. За Богд хаанд Монгол улс байгуулагдсан үеүүдэд одоо гадаад дотоодын нөхцөл байдал маш хүнд байлаа. Дотоодод гэсэн эсрэг сөрөг тагнуулууд их байлаа. Ийм нөхцөлд гадаадд явсан элч төлөөлөгч болон гэрээ хэлцээр байгуулахаар явсан хүмүүс мөн одоо гадаад цугаа дотоод цугаа тагнуулуудынхаа цуглуулсан мэдээллийг бусдад алдахгүйгээр одоо нууцлан авч харилцаж байх тийм шаардлага маш ихээр бий болсон байсан. Ингээд Богд хааны дэргэд тагнуулын мэдээлэл дүн шинжилгээний ажил эрхэлсэн тусгай нэгжийг ажилуулах болсноор цугларсан мэдээллийг кодлох, шифрлэх зэрэг мэрэгжлийн тагнуулын нарийн аргуудыг боловсруулж эхэлсэн байна. Ингээд мэдээлэл нууцлахын үднээс тухайн үед маш олон шифр цэгүүдийг бий болгосон. Шифр цэгүүд нь гадаадтайгаа харьцах, дотоодтойгоо харьцах гэдэг өөр цэгүүдтэй. Өөр цэгүүдтэйгээ харьцах болгонд тус тустай ялгаатай кодын ном гэж зүйлийг хэрэгжилж байсан. Кодын ном нь бол гэж юу вэ гэхээр зэрэг 130-аас 150 орчим хуудастай 7000-аас 9000 орчим тухайн чиглэлийнхаа хэрэглэгддэг төлхөө үгнүүдийг цуглуулж тавьсан. Үг болгонд 4 хоромтой тоо харгалзуулсан ийм номнууд байсан. Энэ номнуудыг бүх шифр цэгүүдийнхаа тоогоор хувилаад цэгүүд болгонд ижлэхнийг тараасан. Энэ ном ашиглаад шифр мэдээгээ хоорондоо нууцлж дамжуулдаг байжээ. Ингэж дамжуулахдаа мэдээж тухайн үед шифр дамжуулдаг гол арга нь цахилгаан мэдээ буюу одоо морзоор дамжуулдаг байсан. Тухайн үед богдын өрөөнд Орос юм уу Монгол хятадын одоо цахилгаан мэдээний хороо байсан учраас тэднэрээр дамжуулахад зориулж кодынхаа номны ихэнх хэсэгт заавар зөвлөгөөг нь тавьсан байдаг. Тэндээ жишээ нь Оросын код цахилгаан мэдээгээр явуулахаар бол яаж одоо араб үсгийг гэргэлэх вэ? Яаж араб үсгээр буулгах вэ гэдэг заавартай. Хятадынх бол жишээ нь яаж ханзаар одоо тэр тоог тавих вэ гэсэн тийм заавартай. Мөн код болгоны ихэнд яаж одоо үгийг хувиргах вэ? Үгээр яаж тасалж тэр тоон шилжүүлэх вэ гэдэг нарийн дэлгэрэнгүй заавартай юм кодын номнууд байсан. Мөн түгээмэл хэрэглэгддэг үгүүдийг хос хосоор навч үг нэг бүр дээр 4 оронтой тоог харгалзуулж тавих аргыг хэрэглэж байсан байна. Тэгээд мэдээ явуулах болохоор тухайн үгний оронд 4 оронтой тоог дамжуулдаг байжээ. Үүнийг тагнуулын шинжлэх ухаанд кодлох арга хэмээдэг бөгөөд харин өндөр нууцлалтай мэдээллийг 5 орноор нууцлж явуулах шифрлэх аргыг ч мөн хэрэглэж байжээ. Энэхүү хоёр төрлийн арга нь дэлхийн 1-р дайны үед германчууд болон англи, францчуудын хэрэглэж байсан аргатай ижил төвшний мэрэгжлийн тагнуулын нууцлалын аргууд байжээ. 1911 оны үндэсний эрх чөлөөний хувьсгалын дараа юуны өмнө Монголд байгаа гадаадын мэдээлэгчдийн сүлжээг устгах нь шинэхэн байгуулагдсан сөрөг тагнуулын гол үүрэг байжээ. За хятадд сууж Монголын талаар судалгаа хийж исэн Америкийн судлаач Рокхиллийн судалгаагаар бол тэр үеийн Монголын хүн амын тоо бол 700 мянга гэсэн гэж тэмдэглэсэн байдаг. Тэгэхээр тэр дотор чинь 110 мянган хятад байсан гэдэг. Тэгэхээр одоо хятадуудын тэр тагнуулын мэдээлэл цуглуулах тэгэл одоо юу ч хийж болохоор тийм нөхцөл бүрдсэн байсан нь ойлгомжтой. 1911 оны 12 дугаар сард нийслэл хүрээ Майма хотын иргэдийн хэргийг хамааран шийдэх түшмэл хэмээх хятад иргэдэд хяналт тавих сөрөг тагнуулын нэгжийг цөөн тооны зэрэгтэйгээр байгуулсан байж. Үүнийг 3 сарын дараа 1913 оны 2 дугаар сарын 17-нд хэлтс болгон өргөтгсөн байна. Мөн хятадууд олноороо бөгнөрсөн Хяак зэрэг газардч хятад иргэдийн асуудал эрхэлсэн түшмэлийн байгууллагуудыг байгуулжээ. Эдгээр нь зөвхөн цагаач хятадууд хятадын тагнуулчдтай тэмцээ зогсохгүй, гадаад улсын тагнуулд элсэн байж болзошгүй Монгол иргэдийг ч хянан тагнаж байлаа. Нийслэл хүрээ Майма хотын иргэдийн хэргийг захиран шийтгэгч түшмэл увсан сэрэнгээс гадаад яамд явуулсан бичгээс 1912 оны 3 дугаар сарын 5 Шавийн харьяат хард орцсон хэмээх түмэн баяр урд Бээжинд очиод хэдэн жил болсон нь энэ жил 2 дугаар сарын 10 хэдэнд гэзгээ хэргэж босч ирсэнд учрыг асууваас Орос, Япон хэл бичиг сураад Хяактыг дайрчиргүй хэмээн хэлж явснаа 3 дугаар сарын 12-нд гэнэт үгүй болоод шинийн 4-ний орой Майма хотын газар
Юуван жун тунгийн яамны тэмдэгт бичгтэй нэгэн хятад иргэнийг дагуулan ирээд байна. Энэ хүний ирэх явах тогтворгүйн дээр энэ мэт гадаад хүнтэй сэлгүүцэн явах нь учир сэжигтэй байна. Тэгэхээр энэ олон хятадуудыг цөөлөх арга хэмжээг бол маш шийдвэртэй авсан гэж. 11 онд 110 мянга байсан хятадуудыг 16 он гэхэд 35 мянга гортол зөөрүүлсэн гэж. Энэ бол одоо тэр хятадын одоо мэдээллийн их сурвалжуудыг цөөрүүлж тагнуулын үйл ажиллагааг нь хязгаарлахад бол бас шийдвэрлэх ач холбогдолтой болсон арга хэмжээ гэж үзэж болно. Ердөө 5 жилийн дотор Монголоос хөөгдөн гарсан 75 мянган цагаач иргэдийн дотор Японы талд ажиллаж байсан хятадын мэрэгжлийн тагнуулчид ч багтсан байлаа. Энэхүү хэрэгт Оросын тагнуулчид хамтран ажилласан нь тэр үеийн түүхийн нэгэн сонирхолтой үзэгдэл болж чадсан юм. Хятадын иргэн Чин Монгол улсад цахилгаан холбооны мэрэгжилтнээр ажиллаж байсан. Энэ хугацаанд Оросын эсрэг Японы талд тагнуулын үйл ажиллагаа явуулж байсан. Түүнийг хянах ажиллагааг Оросын хэдийн комиссар мэрэгжлийн тагнуулч Хуранда Хитров боловсруулсан. Чинг тагнах ажиллагаанд Хитровтай ажилласан Монголын тагнуулч буян дэлгэр Оросуудын Монгол үзүүлсэн зээл санхүү, зэв зэвсэг, ёс суртахууны дэмжлэгт талархагчдын нэг байлаа. Хитров буян дэлгэр нар Чин тэргүүтээ Японы тагнуул хятад иргэдийг Монголоос хөөн гаргах ажиллагааг хамтран хийсэн. Оросын тагнуулчдын шахалтаар Монголд ажиллаж байсан цахилгаан холбооны мэрэгжилтэн ийхүү хөөгдөн гарснаар түүний орийг залгамжлах дараагийн мэрэгжилтнийг хөлслөх хэрэгтэй болжээ. Энэ чиглэлээр бэлтгэгдсэн үндэсний мэрэгжилтэн тэр үед байгаагүй болохоор мэдээллийн нууцыг хамгаалах шаардлага нэн түрүүн тулгарсан байна. Ингээд цахилгаан мэдээний нууц дэвтэр буюу шифрийг 1914 оны намар 7311 үгийн тэмдэгттэйгээр шинжилэн гаргажээ. Тусгаар тогтнолоо тунхаглан зарлаад улмаар улаастай ховдыг байлдан эзэлсэн монголчууд бусад монгол угсаатнаа нэгтгэж нэгдмэл төр улс байгуулах тууштай бодлогыг баримтлан 1912 оноос зарим нэг зоримог алхмуудыг хийж эхэллээ. Өвөр Монголын 49 хошуунаас 38 нь Монголд нэгдэхээ илэрхийлэн нүүж ирсэн заримд нь богдын засгийн газраас нутаг зааж өгч эхэллээ. Энэ бүхэн нь хоёр хөршийн болгоомжлолыг төрүүлж улмаар далдуур хувилдахад хүргэсэн хэмээн зарим судлаачид дүгнэдэг. Ингээд Орос хятадуудын аль аль нь монголчуудыг дотроос нь хаглан бутрах ажиллагааг зохион байгуулж эхэлжээ. Ингэхдээ Монголын тагнуулын байгууллагаас хятадуудад хандах хандлага чанга байсан болохоор хөндлөнгийн юм шиг харагдах барууны зарим иргэдийг тарих угаах ажилдаа татан оролцуулсан байна. Хятадын ерөнхийлөгч Ён Шонкен зөвлөхөөр бараг 8 жил ажилласан Британий Таймс-ын сурвалжлагч Моррисон гэж хүн бий. За Моррисон бол өөрөө Австралид төрж өссөн Австралийн иргэн хүн л дээ. За хятадын ерөнхийлөгчийн зөвлөхөөр ажиллаж байхдаа тэрээр Шведийн иргэн худалдаачин Ларсеныг хятадын тусгай албатай холбож Монголын эсрэг ажиллуулахаар тохирсон байдаг. Английн Таймс-ын сурвалжлагч Моррисоноос Хятадын ерөнхий сайдад бичсэн загтлаас ноён ерөнхий сайд бид бүхний сүүлийн жилүүдэд явуулсан идэвхтэй ажиллагааны дүнд Шведийн иргэн Ларсеныг генерал Лигийн мэдэл шилжүүллээ. Ларсен шагнахан зүйтэй. Яагаад гэвэл Ар Монгол нэгдэхээр очиж байгаа өвөр Монголын олон ноёдыг буцааж оруулах талаар ятгах ажиллагааг идэвхтэй явуулж их амжилттай явж байна. Ларсен Монгол нэгдэхээр ирсэн өвөр монголчуудыг ятган буцаах, Монголд Оросын нөлөөг багасгах даалгаврыг Хятадын зүгээс авсан байсан. Ларсен Моррисон нар Хятадын засгийн газарт хөрөнгө оруулж, хойд Хятадын хаалган зэрэг хэд хэдэн хотыг нээлттэй болгох шийдвэрийг гаргуулснаар Америк зэрэг өрнөдийн орнуудын нээлттэй болсон хотуудаар дамжуулан нөлөөгөө ихсгэх ажиллагааг Монгол идэвхтэй явуулж байсан. За энэ байдлыг Богдын засгийн газрын холбогдох төшгөнтүүд Богдод илтгэж айлтгаж байсан байдаг. Тухайлбал Ларсен бол одоо Монголд улс төрийн авд мэгтүүл ажиллагаа явуулж байна. За Монголд дагаар орсон өвөр Монголд ойдыг буцааж одоо Хятад руу явуулах талаар хийх нөлөөлийн ажиллагаа явуулж байгаа гэдгийг урамшааж
богдод бол бас мэдээлж байсан байдаг. Дараа нь Орсын Америкийн цэргийн тахиулан байгууллага өөрийнхөө мэдээлэл хүчээр хэлсүүлж 1920-ад онд ажиллаж байсан байдаг. За энэ тухай баримтыг Америкийн Монгол эрдэмтэн элчин сайд Браунга өөрийнхөө архив материалс гаргаж ирж бас хэл болгосон байдаг. 1921 онд бичсэн Америкийн тагнуулын лавлгааны хэсгээс Ларсон Монголын гүн цолтой, Монголын ноёд лам нартай маш дотн гүнзгий харилцаатай, Монголын талаар мэдээлэл олох өргөн боломжтой хүн. Монголд бусад гүрнүүдийн зүгээс хийж байсан бас нэгэн ажиллагаа бол Америкийн Тэнгисийн цэргийн тагнуулын даалгавраар 1918 онд анх Монголд ирж байсан монголчуудын сайн мэдих Америкийн нэрт газар зүйн аялагч Эндрюс байсан юм. Түүний нууц нэр нь Рейнольдс гэдэг байсан. За түүний Монголын талаар явуулж ирсэн эхний баримтуудыг үзэх юм бол энэ бол бас л ерөөсөө тагнуулын дөнжлөгийн баримт бичиг. Өөрөлдөл Монголд одоо Большевик Орсын бол ямар байна? За өргөөнд хичнээн чех хүн байна, хичнээн мажар хүн байна. За энэ талаар Монголын ерөнхий сайдын байр суурь ямар байна гэдэг түүний илгээж ирсэн баримтуудыг үзэх юм бол ерөөсөө тагнуулын мэдээлэл. За үнийг бас Монголын тал мэдчихсэн байна. Тухайн үед үнэхээр бас Монголын сэгвэцэн зүрхт тагнуулын байгууллага бас ажиллаж исэн гэдгийг харуулсан баримтууд бас байгаа юм. Талхын нийслэл хүрээнд бол засгийн эрхийг монголчууд 50 замаар авцсан энэ аваад улмаар туурах тусаар улсаа байгууллаа гэдгийг мэдгэтгэд бол хятадууд бол үүнийг хүлээн зөвшөөрөхгүй байсан. За ер нь бол Монголын хувьсгал бол Оросуудын хатгалгаар хийсэн жирийн нэгэн ордны эргэлт байсан хэмээн тэд нар бол үздэг юм аа. Харин хаант Орос Хятадтай харилцаагаа муутгачихын тулд Монголыг зөвхөн автономт хэрэгтэй Хятадын эзэн эрхийн дор байлгах бодлого барьж байлаа. Үүний хариуд монголчууд тусалж дэмжихээ амлаж байсан амлалт дээр нь дөрөөлөн ямар ч хамаагүй үнээр Оросуудыг хэлэлцээрийн ширээнд суулгахыг зорж байлаа. За Хятад байсан манай тагнуулын их сурвалжаас Хятадууд 1912 онд гадаадаас их хэмжээний зээл авах нэ гэсэн ийм мэдээлэл орж ирсэн юм байна л да. За тэрийг манайхан хүлээж аваад богдын дэргэд ажиллаж исэн Балдан цэрэн төшмөл Богд хаан Чинган ханд дор нар танилцуулсан байна. За ийм мэдээлэл ирлээ. Энийг одоо ашиглая. Оросууд хэлцээ хийх цаг нь болоогүй гэдээгээд байгаа учраас энийг Хятадууд их хэмжээний зээл аваад зэвсэглээд хүрээнд талдах гэж байна гэсэн мэдээлэл болгож өөрийнхөө сүлжээгээр одоо Оросд ямар нэгэн байдлаар хүргэсэн байна. Тэгээд энийг Оросууд хүлээж авангуут за ерөөсөө хүрээрөө Хятадууд талдах нь. Тийм учраас монголчуудаа хэлцээ хийх явдлаа яарвчлая гэж шийдсэн гэсэн ийм судалгаагаар гарсан байдаг юм л. Хаант Оросууд бол Монголд нэгэнт одоо улс төр монголчууд улс төрийн хэрэг гартаа авсан ийм нөхцөлд бол энэ улстай найрамдлын гэрээ байгуулж улмаар бол монголчуудаас хаант Орос руу хандсан энэ одоо тусдын үдсэн энэ явдлыг нь ашиглаж өөрсдийнхээ одоо нэр нөлөөг өөрийнхөө нөлөөг одоо Монголд нэвтрүүлэх гэсэн ийм таатай нөхцөл бүрдлээ гэж үзээд улмаар бол одоо хоёр улсын хооронд найрамдлын гэрээ байгуулахын зүйтэй гэсэн ийм саналыг бол тавьсан байна. За ингээд 12 оны намар одоо хоёр улсын хооронд найрамдлын гэрээ байгуулах ийм үйл ажиллагаа бол явагдсан. За ингээд Орос Монголын хооронд ийм найрамдлын гэрээ байгуулагдсныг одоо Хятадын засгийн газар мэдмэц одоо Хятад орон даяар одоо маш их шуугаан дэгдсэн. Дундад иргэн улс бол өөрийнхөө гадаад явдлын яамныг сайдыг хүртэл одоо ажлаас нь огцруулсан байгаа. Орос Монголын гэрээ дуусангууд 1913 онд Монгол улсын цэрэг Өвөр Монголыг Хятадын цэргээс чөлөөлөхөөр эд дайтаж байлаа. Гэтэл Орос Хятад хоёр монголчуудыг нэгдэж хүчирхэгжихээс болгоомжлон Монголын автономд хамрах нутаг нь зөвхөн ар Монгол болохын хамт Монголд Хятадын эзэн эрхийг хүлээн зөвшөөрсөн тунхагийг ар хударгаар гаргасан юм. Үүнийхээ дагуу Монголын цэргийг Өвөр Монголоос даруй гаргахыг хаант Орос шаардах болж өнөөх амлаад байсан зэр зэвсэг зээл тусламжаа зогсоолоо. Энэ хойвилдаан шахалт шаардлага Монгол улсын төр засаг зүтгэж явсан Өвөр Монголын олон эх орончдыг ихээхэн хүнд байдалд оруулсан билээ.
Орос хятадын зүгээс Монголыг ийхүү хавчин шахах хувилдааныг даалам цэрэн чимэд тууштай эсэргүүцэж тусгаар тогтнолоо 3 дахь хүчирхэг улс болох Японоор баталгаажуулах бодлого баримталж байлаа. Ингэснээрээ тэр Оросуудын хатуу хараанд өртгүүлж хүрээнд дэх Оросын консулын газар түүнийг байнга тагнан хянахулжээ. Дааламыг 1913 оны ихээр хайлаарыг дамжин Японд очихоор явхад Оросын тагнуулчид түүнийг баривчилж хүрээнд буцаан авчирсан бөгөөд хүрээний консулын зүгээс онц чухал асуудлыг шийдвэрлэхэд саад дотор болж байгаа дээд тушаалдах шашны лам нарыг албан тушаалаас нь халж оронд нь хар язгууртан хүмүүсийг тавьбал зохино гэсэн шаардлагыг Монгол улсын засгийн газар тавьж шавдуулахулжээ. Энэ явдлын дараахан даалам цэрэн чимэд хорлогдсон насан эцэлсэн билээ. Энэ үеийн Монгол орны нөхцөл байдлыг Америкийн нэг судлаач алах түшний хоорондох Монгол хэмээн нэрлээд Монгол өөрөө туурах тусгаар байх гэд ирмэлзээд байдаг. Хятад дөш болон шахаад Орос дээрээс нь алхаар лантуудад байна хэмээн дүрсэлсэн байдгийг. Алах төш болсон хоёр их гүрэн нэгдэн хүчирхэгжээд байсан Монголын эх орончдыг дотроос нь хаглан бутаргах, манлайлагчдын судалж өөртөө татах, шахаж хавчих, эрдэм ухаанаараа шалгарсан тууштай нэгний далдуур алж устгах ёс бус аргыг уралдан хэрэгэлсээр байлаа. За энэ үед бол Монголын төрийн бас анхаарлыг татах үйлс болсон хэд хэдэн үйл явдал байгаа. За энэ бол одоо тэр 1911 оны үндэсний эрхчлэлийн хувьсгалыг үүсгэн сэтэлцсэн, тэнд оролцож ирсэн хэд хэдэн хүмүүс бол гинт одоо ойрхон нас барсан юм байгаа. Тухайлх юм бол Халахын Түшээтан аймгийн одоо хан Дашнам гинт нас барсан, за бас өөр сайдууд нас барсан. 1914 оны 5 дугаар сард дотоод яамны тэргүүн сайд даалам цэрэн чимэд улсын хязгаарт нас барсан. За гадаад яамны сайд хандад орж 15 оны цагаан сарын шинийн 6-нд богдын зоогноос уцаж яваад хүнд хорлогдсон байгаа. За энэ мэтчил ингээр бол одоо 10 орчим хүн 1911-ээс 15 онд нас барсан байдаг. За энэ одоо нэр нөлөө өгөхий халах өвөр Монголын тийм төрд аль башж байсан хүмүүс нас барсан явдал бол бас янз бүрийн яриа таамаг бол гарч ирсэн л дээ. За гадныхан бол одоо Монголын их дээрээс зохион байгуулалтад хорлсон гэж ингэж хэлдэг. А манайхан бол бас арай өөр байдлаар үздэг. Ер нь зүгээр энэ одоо тэр хүмүүст бол сонзон сансан хүмүүс чорлсон байж болно. Гэхдээ энийг бол ирж хайсан болтой байдаг. Тэгээ бол илрүүлж чадаагүй. 1912-оос 15 оны хооронд хийгдсэн хоёр гэрээний хооронд Түшээтан Дашнам, Чинван хандад орж засагтхан Сономаравдан, Сангийн яамны сайд Хошоо Чинван чагдарж, Цэргийн яамны сайд Жүнван Гомбосүрэн, дотоод яамны дэд сайд Бээл Цэрэнэм, гадаад яамны дэд сайд Гүн Аравдан, Сангийн яамны дэд сайд Ванчиг Аравдан, Хүрээ Маймаа хотын хятад иргэдийг хянах хэлтсийн түшмэл Лувсан Цэрэн, Өвөр Монголын занг Шагдар сүрэн нарын олон хүн хамгийн сүүлд 1919-өөс 1920 оны орчим ерөнхий сайд Сайн ноён хан Намнан сүрэн хорлогдсон. Гэсэн ч энэ урт жагсаалтыг судлаачид гүйцэд тоо биш, нууцаар алан хэдх ажиллагаа ихээхэн өргөн цар хүрээтэй явагдсан хэмээн үздэг юм. Гэхдээ үннийг хэлэхдээ манай төвчд ордох айжсэн байхгүй. Яагаад төвхтэн зэрэг Оросууд тэр тэгж яригээ, тэгж бичгээд түүх зохиогоо өгч учраас тэр энэ л бариад яриад байгаа болохоос үннийг л хэлэх зориг байгаагүй гэсэн үг. Яг тэр үеийн нөхцөл байдлыг, улс төрийн нөхцөл байдлыг үзэх юм бол манжиг хөөж гаргахад манжийн амбныг бол Оросууд өөрийнхөө нутгаар дамжуулж гаргасан. Тэгэхдээ тэднэртэй ямар амлалт тохиролцоо хийсэн бэхээр манжийн харьяат нарыг их ашигын энэ Монголд Оросын төлөөлөл хамгаална гэж ийм амлалт аваад эдгээр чинь тэгээд юм хийгээгүй явцсан байхгүй. Тэгээ нэгэнт ийм амлалттай юм чинь түүнээс хойш болж байгаа юм бол Оросууд л хийсэн бай таарна та. Нэгдүгээр тэр. Хоёрдугаарт бол 13-4 оны нөгөө Хаахтан 3 мэт гэдэг хэлцээ
гэрээ гэж байгуулга хүртэл юу Монголд бол хятадын улс төрийн төлөө байгаагүй. оны үндэсний хөгжлөөний хувьсгалаас хойш өдгөө хэдийгээр 100 жил өнгөрсөн ч гэсэн бид энэ хувьсгалын үнэн түүхийг бичихэд одоо гадаад байгаа архивын материалуудыг үзэх бол шаардлага маш их байдаг. За энэ үүднээс бол өнөөдөр энэ хувьсгалын түүхэнд холбогдол тасрах материалууд бол хаант Оросын одоо архивд бол хадгалагдж идэг. За гэвч хэдийгээр энэ баримтуудын одоо нууцлалын хугацаа дууссан ч гэсэн бид нар зарим тохиолдолд бол энэ баримт бол маш их хуучирсан одоо хэрэглээнд гаргах болцоогүй гэдэг нэрийн доор бол бидэрт үзүүлдэггүй. За энэ нь бол мэдээж бас цаана одоо Монголын улс төрийн амьдралтай холбоотой ямар нэгэн нууц зүйл байдаг болов гэсэн ийм эргэлзээ бас бидэнд бол төрүүлж идэг. За гэхдээ ямар ч байсан Оросын архивд хадгалж байгаа баримтуудаас үзэхэд бол Оросын маш их олон салбарт Оросын тагнуулд оршуулууд манай Монголд болж байгаа бүхий зүйлийг бол хойш нь мэдээлдэг байсан бол маш тодорхой байдаг. 3 оны хооронд учир битүүлгээр шил дараалан өнгөрөх Монголын удирдагчдыг ихэнх хүмүүс хоёр хөршийн аль алинтай холбон үзэж байв. Ерөөс байнга арга хударгаар үгсэн хувилдах тэдний дундуур 3 дахь хөрш оруулж ирэхээс нааш байдал тогтворчихгүй гэсэн бодлого Монгол төрийн хатуу шугам байлаа. Богдхаант Монгол улсын засгийн газраас тэр үед Японд ажиллаж байсан Япон данзан тэргүүтэй тагнуулчдын тусламжтайгаар хэрэг дээрээ Монгол улс Японтой дипломат харилцаа тогтоож чадсан. Хүрээнд суух Японы төлөөлөгч Хуранда Мацуи Бээжин дэх Японы элчин сайдын яам болон Хягт дахь цэргийн аташегийн газартай Монголын асуудлаар байнга сахилгаан холбоо солилцуулжээ. Улмаар 1913 онд Японы тагнуулч Камикичи Адате Өмнөд Манжуурын төмөр замын компанийн ажилтан Кадама хэмээх нууц нэрээр ирж Монголын эрх баригчдтай уулзаж байжээ. Японы төлөөлөгч Кодама Монголын ноёдтой хийсэн уулзалт нийслэл хүрээ 1913 он. Япончууд өвөр Монголыг булаан эзэх зорилгогүй. Тэнд зөвхөн Японы эдийн засгийн бүс тогтоож, Оросын төмөр замаас гадна Японы мэдлийн төмөр замын сүлжээ байгуулах зорилготой. Энэ нь ч Монголд нэн тус нэмэртэй гэж санана. Тэрнээс гадна Хятадууд халах Монгол довтлвол Японоос Монголыг хамгаалахад бэлэн. Ер нь Оросууд хязгаарч Монголын удаан хугацааны түнш болж чадахгүй. Тэд ямагт цагаан арьсны их гүрний дээрэнгүү үслэр хялаан харсаар байх болно. Кадамагийн энэхүү ажиллагааг Оросын консул Миллер байнга хянан цагдаж Монголын удирдагчдад хийсэн энэхүү нууц мэдгэдлийг өөрийн тагнуулч Буряд Бадамжаваар дамжуулан олж авч засгийн газартаа мэдгдсэн байна. Бадамжав Монголын засгийн газарт ажиллаж байсан Оросын тагнуулч. Богдхаанаас Петербург дэх Японы элчин сайдад явуулсан захидлыг Оросын талд өгч Монгол Японы хооронд тогтоохсон харилцааг таслан зогсооход Оросын талд идэвхийлэн зүтгэсэн. Ийхүү Монгол үндэстний эрх чөлөөний хөдөлгөөнийг хаан Торс Хятад улсууд тал талаас нь хавчин шахсаар Монгол улсыг 1915 онд Хягтын 3 этгээдийн гэрээнд тулган оруулж халахын 4 аймаг ховдын хязгаарыг гадаад Монгол нэртэйгээр Хятад улсын бүрэлдэхүүнд автономт хэрэгтэйгээр оруулж өвөр Монголыг албан ёсоор Хятадын дотоод муж болголоо. Монголчуудын нэгдмэл улс байгуулж тусгаар тогтнох гэсэн оролдлого алхам тутамд ийхүү хязгаарлагдж байгаа нь хүмүүсийн сэтгэл зүйд хурцаар нөлөөлж урам тэрслэх оролдлого энд тэндгүй өрнөх болжээ. 3 улсын гэрээний дараа буюу 1916-аас 1917 онд Монголын тагнуулын алба Баруун Монголын Баяд дөрвдийн зарим ноёдууд Бээл нацаг дөржин удирдлагын дор нууцаар хувилдаж баруун хязгаарыг Монгол улсаас салгаж Шинжаан мужид нийлүүлэх гэсэн салан тусгаарлагчдын хэргийг шалган тогтоож зорилго үйлдэлийн Монголын тагнуулчид таслан зогсоож байжээ. Удалгүй 20 дугаар зууны 16-17 дугаар онд өмнөд хойд хоёр хөршид улс төрийн сонин содон үйл явдлууд өрнөх боллоо. Хятадд 1916 онд Юан Шикай нас орсны дараа
засгийн эрхийн төлөөх ширүүн тэмцэл явагдаж байхад Оросд мөн 2 засаг тогтож үндсэндээ Европын төв хэсэгт большевикууд гарчихсан алс дорнодод цагаантнууд өөрийнхөө ноёрхлыг алдахгүй байхын төлөө тэмцэл өрнүүлсэн үе байлаа. Оросд 20 дугаар зууны ихэр өрнөж байсан улс төрийн бүхий л үйл явдлын тухай мэдээлэл Хаян Хэрваа тэргүүтээ Монголын тагнуулчдаар дамжин Монголд ирдэг байлаа. Хаян Хэрваа нарын мэдээлснээр Оросд большевикууд ялах нь ойлгомжтой байлаа. Түүгээрч барахгүй хувьсгалыг удирдагч Ленин эзэн хааныг цааслахгүй гэснээсээ болж Сталины талын хит хувьсгалчдтайгаа зөрөлдөх болсныг ч Богд хаан мэдэж байжээ. Оросд большевик хувьсгал ялсны дараа улаан Оросууд бол дэлхийн хувьсгал гэдэг ийм дэлхийн хувьсгалыг хийн, дэлхийн хувьсгалыг удирдах гэсэн нэг тийм зорилго гэдэг юм уу юу гэдгийг төсөөлжээ. Тэгэхээр большевикууд бол ямар зам сонгосон гэхээр дэлхийн том 3 шашин байна. Дэлхийн энэ том 3 шашин бол дэлхийн олон түмнийг хуваагаад өөртөө татцсан байна. Тэгэхээр эднэрийн сэтгэл зүй аргыг судлах хэрэгтэй, тэрнийг ашиглах хэрэгтэй гэдэг ийм одоо номд бол гэдэг юм уу ийм зорилго төсөөлж ингэ судалж байсан байдаг. За тэгэхээр тухайн үед Оросд сууж байсан Хаян Хэрваагаа тэр Оросын тагнуулын албадын буддын шашныг судлах тэр ажиллагаанд нь орчихжээ. Тэгээд Хаян Хэрваагаа нөлөөгөөр тэнд Оросын одоо буддын шашныг судлах 2 байгууллага байгуулагдсан байна. Сүүлд Оросын судлаачид хэлэхдээ Хаян Хэрваа бол Монголын тагнуулч бөгөөд одоо Монголын юу гэдэг Азийн агууг ахын дүүс гэсэн нууц байгууллагын тэргүүлэгч нь байжээ гэсэн юм юу гаргасан байна. Оросд октябрийн хувьсгал гарах урдж нөхцөл бүрдэж алс нутгуудад эмх замбраагүй болж байсан үед зөвхөн урд хой төршихгүй өнөөх 3 дахь хөрштэй болох бодлогынхоо үүднээс гадаад хэргийн сайд цэрэндэрж Япон данзанг мөн л Японд цэрэг улс төрийн тагнуул хийлгэхээр томилон явуулж байжээ. Энэ үеэс данзан цэрэндэрж хоёр ойртон танилцж цэрэндэрж ардын засгийн ерөнхий сайд болсныхоо дараач данзанд удаа дараа нэн хариуцлагатай үүрэг өгч хэлийн чандад ажиллаж байсан гэдэг. Октябрийн хувьсгалын нөлөөгөөр нийслэл хүрээнд байсан Оросууд мөн хөрөнгөтний дуум, хувьсгалт дуум хэмээх уг 2 бүлэгт хуваагджээ. Москва болон хүрээнд Оросуудын дунд иймэрхүү зүйл өрнөж байхад урд хөрш Хятадд цэргийн эрхтнүүд нь удаа дараалан иргэний дайнд дэгдэж Үмэн самуун дунд оршиж байлаа. Цэргийн эрхтнүүдийн дундаас Чили болон Аньфу бүлгийнхэн давмгайлан тэмцэлдэж улмаар Чили бүлгийнхэн нь засгийн эрхийг авчээ. Ингээд 1919 онд Сүүшүжаны цэргүүд хүрээнд орж ирэх нь тэр. Тагнуулд бол нөлөөллийн арга хэмжээ гэж байдаг л да. Энэ бол бусдыг өөрийнхөө нөлөөд авахын тулд ил боломжтой бүхэл арга суугуудыг ашигладаг юм явуулга. Үүнийг зүгээр гаднаас нарах юм бол тагнуулд оршуулгын арга хэрэгсэл гэж хэн ч хэлэхгүй. Гэтэ гол нь өөрийнхөө төлөөлөгчөөр тухайн улсад дамжуулаад бусад орны бас албан тушаалтан нөлөөгөх хүмүүсийг аялдуулан дагалдуулах тэр чигтээ аргагүй ихэнд оруулдаг юм л аргачлал арга гэхүү тамаарай. Чин Монголын хойчийг сайжруулах төслийг боловсруулад байж байтал Хятадд нөгөө Аньфу бүлгийнхэн нь засгийн эрхийг авч хүрээнд Чин игийн оронд Сүүшүжан орж ирэн Монголын автономийг устгах ажиллагааг хэрэгжүүлжээ. Манай түүхэнд нэг бичлэг байнга бичээстэй байдаг л да. 1919 онд Хятадын хар зэрэг Монголыг булан ажиллаж тэгээ Монголын автоном засгийн газрыг хүчээр татан болгож за Монгол зэрэг зэвсгээ сайн дураар хураалгасан гэсэн. Тэгэхээр Монголын зэрэг зэвсэгтэйгээ байсаар байтал яагаад Хятадын зэргийг орж ирэхэд эсэргүүцэд үзүүлдэг гэдэг асуудал зүйсээр болон тавигдах ёстой. Гэхдээ тухайн үед Монголын засгийн газар одоо нөхцөл байдлаас шалтгаалаад Хятадын засгийн газар 2 ч удаа өсөлт тавьж Хятадын зэргийг бол оруулж ирээч гэж өсөлт тавиад Хятадын зэрэг бол орж ирсэн байдаг. Нэгэнтээ засгийн газар нь өсөд оруулж ирж байгаа юм чинь Монголын зэрэг бол бас хөдлөх аргагүй байсан биз.
Энэ юу гэхээр Монголд ажиллаж байсан олон 100 одоо хятад иргэдийн дотор тэр хятадын тусгай албад доршуулууд их олонтой оноор хүчтэй ажиллаж байсны одоо жишээ баримтлал энэ юм л да. 1919 оны сүүлчээр Монголыг хятадын иргэшээлд бүрэн оруулсан явдлыг Даазун түн дуулган баяр хүргэхээр олон лам ноёд Бээжинг зорихулжээ. Тэдний дунд Богд хаан хятадын дотоод гадаад байдал Монголын талаарх цаашдын бодлогыг мэдэх тусгай даалгаврыг өгч Даштиндвийг их дагны нэрийн өмнөөс томилон явуулсан байдаг. Тэрээр явж ирсэн тухайга Богд хаанд айлтгсан өргөх бичиг байсан тухай мэдээ байдгийм. 1920 оны намрын Сэсэн хаан аймгийн нутгаар хэлбэр харуулаар хэсэг цагаантны зэрэг нэвтэрч ирсэн байна. За тэд нар бол тэндээ байж орж ирэнгүүтээ юу гэж одоо яриа тараасан бэ гэхээр бид нар бол Монголд байж байгаа нийслэл хүрээнд байгаа хятад зэргийг хөөж гарганаа. Богдыг одоо хаанд өргөмжлөн Монгол улсыг сэргээн тунхаглана гэсэн одоо ийм яриа бол тархсан байна. За энийг одоо үнэн байна уу худал байна уу гэдгийг мэдүүлэхээр бол нутгийн хэд хэдэн хүмүүсийг явуулсан, хүрээнээс хүмүүс явуулсан байгаа. Энд бол одоо Сэсэн хаан аймгийн захирагч Гом Бидшин гэж хүнийг явуулсан. Энэ хүний бичсэн зүйл Богдод айлтгсан зүйл бол байдаг. 1919 оны 3 сард Шитамужийн ойролцоо Нармай Монгол улс байгуулах үзэлтнүүдийг Богдын даалгавраар ажиглаж мөрдөж байсан. Баруун өнгөрнийг дэмжигчид нь голдуу Нармай Монголын үзэлтнүүд байсан. Тэд хэт үнсрэхэх тул Монголыг тэднээс хөндөй байлгах нь дээр гэсэн зөвлөмжийг Богдод өгч байсан. Зүүн талаар нэвтэрч ирсэн цагаантны генерал Борон өнгөрнийг захирсан Азийн зэрлэг дивиз гэдэг бол дуурайлаг гаргасан. Бид нар бол одоо Монголд байгаа хятадуудыг хөөн Богдын хаан ширээнд нь зална гэдгийг ярьсны дараагаар Богд бол одоо бушуухан орж ир хятадуудыг хөө гэж ийм зүйл өөрт нь их илчээр явуулсан. Барууны гэрж байгаа сургаар хүрээнд хятадын цэргийн тагнуулын үйл ажиллагаа эрс ширүүслээ. Үнцгэг үзэлтнүүдээс 20 гаруй хүнийг хомрголон баривчилж, гамингийн шоронд эрүүдэн шүүж, улмаар Богд хааныг гэрийн хорионд орууллаа. За ингээд 1921 оны хаавар одоо хүрээнд байсан хятад цэргүүдийг одоо Оросын цагаантны цэрэг хөөж гаргахад бол 3 хэсэг болсон байгаа. За нэг хэсэг нь бол налаах чиглэлээр ингээд зүүн урагшаага Хохотын чиглэл рүү, нэг хэсэг нь бол хоошоо одоо Хяакт руу зугдсан. За нэг хэсэг нь бол энэ халахын нутгаар тараад одоогийн энэ дунд говь өвөр хангаан нутгаар баруун урагшаага явсан. За тэр хүмүүс бол одоо янз бүрийн дээрэм тонуул хийх, зарим нь бол яг зүгээр явсан байгаа. За ингээд энэ үеийг бол одоо гамин цовсон жил гэж монголчууд энэ өмнө зүгийн нутгийнхан бол ярьдаг. Одоо өвөр хангаа дунд говь өмнө говийнхан. За ухаан энд бол нутгийн ардууд өөрснөө баг зэрэг зохион байгуулад тэр цовж явсан гамингуудыг бол одоо аалж устгах, за тэгэл дайжуулж, зайлуулах энэ төр янз бүрийн ажил бол хийж исэн. 1921 оны 2 дугаар сарын 22-нд Богдыг дахин хаан ширээнд өргөмжилж, яамдын ажиллагааг сэргээн ерөнхий сайдыг томиллоо. Үүнтэй хамт гамингийн үед бүрэн үйл ажиллагаанд тасалдаад байсан тагнуулын ажиллагаач эргэж сэргэлээ. Гэхдээ энэ удаад нэгэнт барууны тусламжтайгаар эргэн сэргээсэн төр байсан болохоор Монголд үүрэг хүлээсэн 2 тагнуулын байгууллага бий болжээ. Цагаантны тагнуулынхан Монголд үлдсэн хятадууд өөрсдийнх нь эсрэг хорлон зүйдэх ажиллагаа явуулж өнөө хэмээн тагнаж байхад Монголын байгууллага баруун өнгөрний засгийн газрыг давхар тагнаж байлаа. За энэ Улаастайд бол одоо өндөр отхон даш жаргал гэж төрсэн эгчдүү 2 одоо нуруу дуруу зүс сарай сайхан одоо тийм 2 эмэгтэй байсан юм байна. Ванданаа бол одоо өндөр отгонтой бас нэгэн тийм одоо хайр сэтгэлийн холбоотой болсон гэж тэрүүгээр нь тэрний байдлыг ашиглаж тэр цагаантны цэрэг одоо яах гэж энэ хаашаа хөдлөх гэж байна уу, одоо байлдааны бэлтгэл запас хэрэглэл байна уу гэдгийг бол тэр өндөр отхон даш жаргал ялангуяа өндөр отхон бол гол үүрэг үүсгэсэн
Энэ тухай бол нутгийн ардын яриа байгаа. За партизануудын дурдгал бүр бичээд үлдээсэн юм байж байгаа. 1911 оноос хойш Монгол орны эдийн засаг харьцангуй зах зээлийн харилцаанд хөгжиж, нийгэм эдийн засгийн хөгжилд зарим өөдрөг хандлагууд илэрч байсан юм. Үүнийг дагаад Монголын нийгэмд ч бас шинэ хүчнийхний эрен үе өсөн өндийж байлаа. За 20 дугаар зуунд монголчуудын сэргэн мандахын анхны гараа болсон энэ 1911 оны үндэсний хувьсгалыг болоод одоо Монголын экстец нар за өөрөөр хэлбэл томоохон хотог товлгаадууд мөн Чингисийн Алтан уургийн ноёдууд хийсэн ийм хувьсгал байсан юм а. За харин 1921 оны хувьсгалыг одоо үүсгэн санаачлан байгуулагч нар нь бол 1911 оны хувьсгалын одоо ялалтын үр дүнд тухайн үеийн Монголын нийгмийн хөгжлөөр бэлтгэгдэн гарч ирсэн жижиг өмчтнүүд төрийн одоо албан хаагч нар туршид нарын хийсэн хувьсгал байсан юм а. Мөн л хоёр их гүрэнд үүсэж байгаа улс төрийн үйл явдсан тусгал орж ирсэн. Өөрөөр хэлбэл хоёр их гүрний хооронд бага буурай улсын хувь тавилан гэдэг бол хэдийгээр өөрөө хичнээн чармааж өөрийнхөөрөө явахыг хүссэн ч гэсэн яа харахгүй геополитикийн бодлогын золиос болдог. Их гүрнүүдийн геополитикийн бодлогын золиос болж асар их сорилт агцсан хүчирхийлэл дундаас олон баатруудын халуун амь бүлээн цус, олон тагнуучдын амь дүүсэн ажиллагаа, уран нүүдлийн гавьяагаар алх төшний хооронд хувь заяаны эргэлтээс Монгол улсын өдгөөгийн тусгаар тогтнолтыг авч үлдэх гэсэн төрийн далд бодлогыг Монголын тагнуучид тэмцэн гүйцэлдүүлсээр 1921 оны ардын хувьсгалыг ялалтанд хүргэх өгтөр нөхцөлийг бүрдүүлсэн юм. 300 жилийн дардлаас гарч тусгаар тогтнох гэсэн төрийн тэр амаргүй бодлогыг бодит үйл хэрэг болгоход нэр нь үл мэдэгдэгч гавьяан мөнх олон их орончид тагнуул химээх далд фронтод дайчлагдсан зүтгэсний зугсаас дурдсан нь энэ байлаа.